Metapius Dangers. Are you ready? За дахиад л би. За тэгээд өнөөдөр та бүхэндээ би Parallel World Frenzy гэдэг анимыг ярьж хөрс шийдсэн. Энэ бол 12 ангитай. Нэг талаас им зүүн мэдлэгтэй нэлээд шинэлэг санаа харуулсан гоё аним шүү заяа. Гол дүр нь орчин үеийн формат залуу өөр ертөнцид очиод тэнцгийн хүмүүсийг имжлэгээний гайхалтай арга замуудаар аврах гэж оролддог. Тэгээд энэ имлэгийн арга барилууд нь заримдаа маш онцгой амьдрал дээр ширэгдэж болох үз. Заримдаа бүр инээд хүргэн гоё үйл явдлуудаар дүүрээ. Тэгээд ойртой аним огцом хийж эхэлж байгаа. Тэгээд бичлэгчин зөржин мөрчин гэдэг байгаа. Би өөр нэг хүүхдэд 30 мянгаар тэ буян дагаж одоо санхүүгийн тусамж өгөөд нэг хоёр видео эдитлүүлсэн чинь тэгээд хийж чадахгүй байсан. Тэгээд одоо өөрөө л эдитлээд явъя даа л гэж бодлоо. За тэгээд let's do it. За нэгэн ядарсан эмч зүйч болох Канжи Юкитэй өдөр шөнөгүй ажилласаар байгаад офисынхаа өрөөндөө бурхан болчт юм аа. Умманы бодны хүн. Эцэст нь ажил дээрээ насар хүмүүс амьдралынхаа төсөл гэрэл рүү эсвэл ямар нэгэн газар руу очдог гэсэн бидтэй. Энэ хүн бол шууд фермезийн ертөнц рүү орж дахин төрдөг. Нүдэн нийт тансаг ор дотор хэвтэж байна. Гэхдээ өөрийнх нь биш, хажуудны гой шаргал үстэй бүсгүй сандарчихсан зогсон. Тэр бүсгүй бол Элеонора Бонифо энэ ертөнцийн багш нь гинэ. Фалмас хамаач сэрчихв гэж агуулга алдахад манай залуу би Канжи биш билүү Фалмач гэж хин бэ гэж дотроо баахан бодлоо. Толинд харсан чинь өө май бяцхан өхөөрдөм хүү тэр нь Фалмад медикийн им зүйч язууртны гэр бүлийн хүүхэд болоод төрчихжээ хөөр хийж хаваас. Тэгэхээр манай Канжи яг энэ хүүгийн би дахин төрчихсөн гэсэн үг. Шинжлэх ухаанаар ярихаа болж болдоггүй хүн чинь шууд өөрийгөө шинжилж эхэлвэ. Оюун ухаан байгаад байгаас визүн судасны л өгчлөлт хэмээн бодисын солилцоож гайгүй юм шиг байна. Хажууд нь зүгээр багш нь ингээд ангаагаад инээгээд зогсож байдаг. Тэгсэн чинь гар дээр нэг нүд шиг тэмдэг бий болчихсон байх нь тэр. Элено хараад зочичхоод хашгирна. Эн чин эмийн бурхны тамга шүү дээ. Та эмийн бурхан юм уу? Фалма гайхсан цаа байж туршаад үзье гэж бодоод гараа сунгаад ус гаргах шид оролцсон чинь бүүн шижиг ус гаргах гэж байснаа ус нь тэлтийн тэлбэл бүр ингээд хийгээд орчт юм уу? Багш нь сандралд орж би ийм их усны шидтэй хүн өмнө нь харж байгаагүй гэд баахан хүндэд тгэл үзүүлнэ. Харин Фалма өөрийгөө энгийн чинь би зүгээр логикоор хийчих шиг боллоо гэж гайхав. Удалгүй Чарльз Солер гэрийн үйлчлэгч нь орж ирээд "Хүүе, Фалма самаа сэрчгсэн байна. Бурхан минь" гэд уйлах шахна. Гэтэл энэ бүхний дундаас хамгийн даруухан нэгэн болох Бороня медикийн өөрийнх нь аав эрдэмтэн нэр хүндтэй эмч хүн юм байна. Харин Фалма дүүгээ хараад баг зэрэг тайвширна. Ланше медикийн өхөөрдөм ярьж ядаж нээгээд л гүйж явна. Фалма дотроо бодно. За энэ ертөнц шинжлэх ухааны хидтэй хослуулаад бүгдэнд нь хүрэх юм бүтээ. Гэхдээ эхлээд намайг бурхан гэж бодгоо болчих бол их зүгээр юмсан гэж Фалма медика за Фалма л гэж утчих. Медика гэрэм хэцүү. Фалма шинэ ертөнцид дасаж за одоо бол бурхан биш зүгээр л эрдэмтэн хүн шүү гэж ойлгуулах цаг гэж бодно. Гэхдээ ойр орчных нь хүмүүс түнд яг л бурхан шиг ганцаар л байдаг. Өглөө босоод усуумаар санагдана. Уг нь шид ашиглахгүйгээ зүгээр аягаар луумаар байсан. Гэтэл хажууд нь Чарлот нь аль хэдийн ирээд шилэн аяг өгнө. Фалма самаа би тантай усны аимшигтай хүчийн талаар дахин ярихгүй зүгээр л энэ усыг уугаарай гэнэ. Фалма би ер нь усны сав биш шүү дээ гэж дотроо бодлоо. Бүх юм гайгүй явж байтал Элена түүнийг шидтэн хүчин шалгаад өгөөч гэж шидтэн дуудчихсан байт юм байна. Фалма надад анхааруулгүйгээр шалгалт явуулна гэж юу вэ? Бэлдээгүй байгаа шүү дээ гэж бодно. Элена багш нь түүний шидийг сорилт хийж тусгай өрөөнд аваачна. Уг өрөөнд ханаар дүрэн шид хэмжих төхөөрөмжтэй яг л Харри Поттерын
сортын хажиг шижигтэй нэг л шижиг. Одоотой гал, ус, агаар, хөрс дөрвөн элементийн шидийг шалган. За эхлэе. Фалма дотор би ер нь гар дээрээ бэлэг тэмдэгтэй хүүхэд энийг харчхаад л мэдэхгүй байна гэж юу. Шид турших жордож эхлэе. Гал тэг, агаарын хүчтэй, хөрс, газар шорооны хүчтэй, усны хүч болохоор хязгааргүй 99 overload болчихдог. Систем нь ажиллагааг болчих. Фалма шид хэмжигч нь error буюу 404 ер нь common sense not found гэдэг бүр гажидалд гардаг. Гайхаа зогсож байлг гинт нэгэн өгзөг шиг дуутай өтгөн хоолойтой өвгөн орж ийн. Энэ бол солоны эзэнт гүрний ахлах шидтэн тэр яваад ирэхдээ шууд тэр үүнд шидийн сүнсгүй юм байна гэж хэлдэг. Бүгд л гайхаал уулгалдал фалма юу гэсэн үг вэ? Би сая ус гаргасан шүү дээ гэхэд Салман тийм ээ гэхдээ чи шид ашиглахгүйгээр шууд бодлороо материйг удирдаад байна. Энэ бол гэж юу гэж хэлхээ мэдгүй булхаа гэдэг юм л да. Өөрийнх нь тайлбарлаж чадахгүй зүйл байгаад байгаа байхгүй. Шарлот эмийн бурхан гэсэн чинь Элена бурхан Салман бурхнаас ч амар юм гэж дотроо бодно. Фалмарын дотроо та нар ер нь бүгдээрээ яасан дарамттай хүмүүсээ би бурхан биш ээ. Би бол житгэрийн хаан мета абьюснер гэж хэлнэ. Тэгээ бусад аним ярьдаг хүмүүст хандаж хичээгээрээ гэж хэлээ да. За бүгд түүнд бүхийж эхлэв. Фалма ус хийж үзүүлсэн юм. Гэтэл хүмүүс яг Star Wars-ын Jedi Master-д ханддаг шиг хүндэтгэл үзүүлж эхэлсэн бүр инээдтэй. Хүргмээр зарим бараг өвдөг сүгдэх гээд байгаа мааш. Тэгээд Элина Фламаас нэг таны хааны өргөнд очиж хатан хаантай уулз гэсэн тушаал ирсэн гэдэг. Фалма намайг хатан хаантай уулзах нь би зүгээр л хүний даралт шалгадаг хүн байсан юм шүү дээ. Энэ ертөнцид төрчихсөн болох ус шиг л. Бодно. За мэдээж ингээд parallel world primacy-гийн үйл явдал нь үргэлжилнэ. Манай Фалма шидвээ бурхан гэсэн нэртэй хүмүүст бүр ингээд тэгээд дуудаад байдаг болохоор энэ үйл явдалтай ч өөрөө эвлэрчин заяа. Гэтэл яаваг энэ удаа бүр илүү сонин даалгавартай нүүр тулна. Өглөө босоо Шарлот Солер Фалма самаа өнөөдөр та эмийн дэлгүүрнийг зөвшөөрөл авах уулзалтанд очино гэж дуулууртайгаар дууддаг. Яс суртахуунтайгаар гэсэн ч болно. Фалма гайгүй дээ. Зөвшөөрөл авна л бичсэн гээл. Хин нэгэн дүүргийн ажилтан ирэх байхаа гэж боддог. Шарлот үгүй хатан хаан өөрөө таныг дуудаж байна гэдэг. Фалма excuse me гэж гайхаад би зүгээр л аспирин найруулагч хүн байсан шүү дээ. Японд гээл бодно. За хааны ордонд орно. Фалма торгон хувцас ив хавгийн алхасаар ордны танхим ороход хин тэнд сууж байсан гэж тэр өөрөө Эмпресс Элизабет 2 ухаалаг нүдтэй гүнж тас харцтай хатан хоёр сууж байлаа. Элизабет "Хөөмн та миний уушгийг өвчнийг эмчилж чадах уу" гэж асууад Фалма "Таныг онш тодорхойл байна. Энгийн нэгэн төрхлөг хэрэгтэй" гэхэд Элизабет "Тийм ч амархан биш байхаа" гэж ихэд Фалма "Та надад итэг. Би бол" гэж яг хэлчихсэн үгээ залхиад шинжлэх ухаан гэж хэлдэг. Фалма эхлээд хааны шинжилгээнд оруулан тэрээр нэг төрлийн MRC буюу сканерын шидийн аргаар гаргаж авч хатан хааныг шалгаж эхэлдэг. Соломо энэ юу вэ? Бидний мэдэхгүй шин шидүү гэхэд Фалма үгүй энэ бол өрдөө л эмнэлгийн логик. Шидийнх биш. Зүгээр л хүний бүтээсэн зүйл гэдгийг эднэрт ойлгуулж чадах. Эднэрийг бүхэл юмыг ичтэй холбоотой байдаг байхгүй юу? Үйл явдлын оргил хэсэгтэр Фалма хатан хаанд тусгай бэлтгэнд найруулж өгнө. Шарлот шингэнийг хараад эн чинь шидэт ус уу гэж асуухад Фалма үгүй энэ бол корпектор найрлахын нэг орчин үеийн шингэн юм гэж ер нь л хэлнэ. Шарлот нэмнээс нь л амар юм байна. Наа чи иймэрхүү хүчтэй ичид байна гэж хэлнэ. Фалма дотор энэ чинь зүгээр л юм шүү дээ л гэж бодно. Хатан хаан тэрийг уугаад хэдэн мөчийн дараа хөөе цээжний өвдөлт багасчих шиг боллоо гэхэд Фалма баяр хүргэе та зүгээр болчихлоо шүү дээ гэдэг. Бүх харуул үйлчлэхнээр бүхэл шаазан аяг хагартал шогшиж хашгир бурхан энд байна гэж хашгирцгаа гэж хэлдэг Фалма. Би бас зүгээр л хүн шүү дээ. Би зүгээр л им зүүч байсан гэж хэлэхэд хүн болгон
ойрлж хашгирнаа. Элизабет хатан Фалма та миний зөвшөөрлөөр өөрийн эмийн дэлгүүрийн хаан тусад нэх эрэхтэй боллоо гэж хашгирнаа. Фалма ураа гэж дотроо. Гэвч би зөвхөн сайн эм найруулдаг л хүн шүү дээ л гэж дотроо даруухнаар боцоор л байдаг. Елена Боннер нүдэндээ нулимстэй Фалма та зөвхөн эм найруулдаггүй та бидэнд итгэл найруулсан юм гэж хэлдэг. Фалма за ойлголоо. Гэхдээ яг одоо би кофе уумаар байна л гэж дотроо бодноо. Ингээд манай шинжлэх ухаанч Фалма хатар хааныг эмчилж хааны итгэлийг олж авлаа. Одоо тэр өөрийгөө Privacy of the Parallel World дэлгүүрнийх том үүд рүү алхаж эхэллээ. Гэхдээ нөгөө бурхан гэдэг нэр нь артан дагаад салахгүй л байлаа. Инээд хүрмээрч байв. Инээмэр бол инээж болоо шүү үзэгчтэй. Над дургу хүмүүс байна. Тэгвэл гарч болно. Бай. За тэгээд нэшээ Фалмадаас хааны итгэлийг аваад бүр хатан хааны ч итгэлийг аваад энэ амьдрал яг л инээдмийн жүжиг шиг юм а гэж дотроо бодно. Дж байтал өөр нэгэн бэрхшээл гарч ирнэ. Өглөө босоорой Карла Салер дахин ээж Фалмасан таны дэлгүүрийн нээлттэй ойртож байна. Гэхдээ эхний үйлчлэгч нь яагаад ч юм маш том асуудал үүсгэж байна гэхэд Фалма юу болсон юм бэ гэхэд Чарлз тэр хүн хааны хувийн эмч Соломон юм гэж хэлдэг. Дэлгүүрийн нээлт ба Соломон альфа тест Фалма дэлгүүрийн нээхээр бэлдэж байтал Соломон гайхаж энэ дэлгүүр чинь шид ашиглахгүйгээр яаж ажилладаг юм бэ? Хүн им авах заавал шидээр найруулдаг шүү дээ гэж хэлэхэд Фалма би шид ашигладаг харин шинжлэх ухаанд найдаж байна гэж хэлдэг. Соломон за би таны имийг шалгах болно гэж хэлдэг. За нээлтийн өдөр Соломон тэнцвэртэй хүндгэлээр орж ирнэ. Фалма таны эмийг сонгоё гэрлээ. За тэгээ шинжилгээ ба нууц сорилууд. Фалма гинэ за одоо энэ сорилтын амжилттайгаар давчих бол та миний эмийг хүлээмжшүүрхүү гэж асуулаа. Соломон тэгнэ гэлээ. Фалма шарсан өндөг төлөгдөг арьсах ханиадтай өвчтөн зориулсан эмийн урад маш нарийн мэрэгжлийн бодис гаргаж чаддаг. Төлөгдсөн хэсэгтэн зориулсан тусгай тос ханиадны эсрэг жор тэмцэх шинэ төрлийн антибиотик Соломон боломжтойгоор үзэж эхлэв. Гэвч ийм тус бүрийн хэрэгснийхэн дараа өвчтөнгүүд сайжирч илааширч эхэлнэ. Соломон энэ бол зөвхөн шид биш харин бодит им зүй юм байна гэж хэлдэг. Хүмүүсийн хариулт Шарлот Фалмасан Соломон танд гомдоод байна уу гэж асуухад Фалма гомдоогүй хамж ухаарл авах хэрэгтэй байгаа юм шиг байна гэхэд Соломон би таныг шүүмжилсэн болож үнэндээ энэ шинжлэх ухааны гайхалтай нээлт байна шилдэг. Елена за одоо тэгэхээр таны дэлгүүр хаанд явахгүй шүү дээ л гэж хэлдэг. За мэдээжийн хэрэгдээ Фалма өөрийн дэлгүүрийг хаалгыг нээн анхны үйлчлэгчээ угтан авч оруулна. Гэхдээ хажуугаар нь Соломон удаан харж бодол хийж суудаг. Би хизээ нэгэн өдөр энэ залууг бүрэн хүлээмжшөөрнө гэдэгтээ итгэлтэй байна гэж дотроо бодож байд юм билээ. Ингээд манай Фалма шинжлэх ухааны хүчээр өөр ертөнцийн эм зүг хувьсгал хийхээр эргэлт буцалтгүй алхлаа. Фалмамаас яг шинжлэх ухааны бурхан болсон мэд ордонд алхаж Петр пит хийн алхна. Гэхдээ хаанч тэр бурхан гэдэг хоч нь араас нь дагаж хошуу дөрвөлзүүрсээр байдаг. Өнөөдөр түүний шинэ дэлгүүрийн анхны үйлчлэгч ирэх өдөр Шарлот Солер ёслолын үгээр Фалма сама бэлнүү танай дэлгүүрийн анхны үйлчлэгч болох эрхэм том онцлог хүн шүүхэд Фалма за одоо нээлттэй хийхэндээ айх юм алга гэж бодсон дотроо баг зэрэг сандарч байлаа. Анхны үйлчлэгч ба нууц сорилт хаалгах тогтол орж ирсэн хүн бол өөрийн өмгөөлөгч бас жижигхэн гэр бүлийн бизнесийн эзэн Customer Medical тэр шууд нүдрүү нь ширтэж Фалма танаа эм дэлгүүр үнэн зөвийг шалгах ёстой. Чи үнэнхээр шинжлэх ухаанд итгэдэг үү? Эсвэл шидэд найддаг үү гэхэд Фалма дотроо би зүгээр л сайхан эм найруулдаг хүн шүү дээ л гэж дотроо бодсоор л байдаг. Фалма Гастов зориулж хамгийн сайн тосыг найруулна. Гэтэл Костаныг муухай утаа тайлж тосыг хөлдөө дүрхнэ. Кастовын тос үнэхээр сайн бол би үүнийг өмсөд өдөр бүр үсээ угаах болно гэхэд Фалма үс угаах тос гэж за яах вэ дотроо юу ч хэлгүй орхино. Чарлот сандаарлаж Фалмасан үс угаах тос биш шүү дээ. Тосоо зөв хэрэглээрэй гэхэд
дэлгүүрт орж ирсэн хүн бүр Фалмагийн эмийг үнэлж гайхшиж биширч байлаа. Гэхдээ нэг залуу ирээд энэ юм намайг бүр гайхшруулаад та бол үнэхээр бурхан шиг хүн юм байна. Та бол бурхан юм байна. Та бол бурхан гэж хэлсээр байдаг. Тэр хүн бол Фалмагийн баг зэрэг хэрүүлж гэхдээ үнэнч найз Меркелтэй байлаа. Фалма би шид биш шинжлэх ухаан л хийдэг. Би шидтэн биш. За юу гэхэд Меркель за хүндэт бурхан минь гэд бодогноо. Фалмагийн дэлгүүрийн хаалгыг онгойлгоод өөртөө инээмсэглэл цаанаасаа Чарлад хашгирна. Фалма самаа таны шинжлэх ухааны нээлт эхэллээ гэхэд Фалма дотроо бодно. За одоо бол энэ ертөнцийн ийм зүг шинээр авчирдлаа л гэж дотроо бодож байд. Ингээд манай Фалма шинжлэх ухааны хүчээр хошин шогийн хөгжилтэйгээр өөр ертөнцид им зүүн хувьсгал хийсэн замаа үржлүүлсээр хүмүүсийг им ямар чухал вэ гэдгийг ойлгуулсаар л байдаг. Фалмада шинэ дэлгүүрийн амжилттай нээж гисэн. Би үүнхээр ийм зүуд хувьсгал хийж байна гэж бодон сууна. Гэхдээ ертөнцийн ийм зүгүйгээр хуучин арга барилд хүмүүс том шалгуур эргэтэн ойлгомжтой л байдаг. Шарлот Солер орж ирээд Фалмасаа таны шалгах гэж байгаа эртний ийм зүуж ирж байна гин шүү дээ гэж санаа зовнон хэллээ. Фалма тэднийг би эмийн хүчний тухай биш, шинжлэх ухааны хүчний тухай л ярилцна гэж бодож байна гэхэд тэд өдөр эртний өвгөн эмч нар тэдний Шарлотны дотор Шаман Сквад гэж нэрлэгддэг иржээ дэлгүүрийг шалгалаа. Нэгэн шууд чи энэ эмийг хэрхэн найруулсан бэ? Шид хаана байна гэж асуухад Фалма шид байхгүй. Энэ бол зөвхөн химийн найрлага энэ зүүн ухаан юм аа гэд эртний эмч нар гайхаж. Химийн ухаан гэж гайхан асууна. Фалма шинжлэх ухааныг дагуу шинжилгээ хийж шинэ эм бэлтгэл гаргаж ирэхийг шийднэ. Эртний эмчнэр эргэлзсэн бидэнд шинэ шид заагаач гэж хүмүүсмээр болж байна шүү гэж хэлнэ. Фалма тоглоогоогоос ихсжээ. За шид бол бодит зүйл биш, харин им зүү гэдэг бол мэдлэг, туршилт, бодит үр дүн юм аа гэж хэлдэг. Фалма шинжлэх ухааны хүчээр им зүүд хувьсгал хийж явсаар байтал бас нэг сонирхолтой сорилттой нүүр тулнаа. Нэгэн өдөр дэлгүүрийн үүдэн жижигхэн хүүхэд орж ирээд өвдөг гараа үзүүлнэ. Фалма шууд энэ гэмтэл зориулсан тусгай тус хий гэж хэлэн бэлтгэл гаргаж ирэв. Шарлот Фалмасаа энэ бол таны хамгийн хурдан эмчилгээ гэж бахархалтай гаргагүй хэлв. Энэ тос үнэхээр үр дүнтэй юм байна гэж гараад хэдхэн хоногийн дотор эдгээчглээ гэж багтхан харахгүй хаширан хүмүүст эргэн тойронд байгаа хүмүүстэй шилж явлаа. Фалма дотроо би ердөө шинжлэх ухаанд итгэдэг шийдтэн биш шүү дээ л гэж бодсоор л байдаг. Соломон хаалгаар орж ирээд Фалма чиний ийм зөв гайхалтай болж бидэнд илүү нарийн шалгуур бий гэж хэллээ. Фалма ямар шалгуур вэ гэж асуухад Соломон та хааныг хамгаалалтын хүчинд зориулсан им найруулах хэрэгтэй гэж хүнд сорилт өгөө. Фалма хэсэг хугацаас урал шинэ им гаргаж ирэв. Шарлот Фалмасаа энэ бол шинэ үеийн гайхалтай гайхамшиг гайхахаас аргагүй гэж хашгирна. Фалмасаа гадаа нэг нохой байна тэр амьтан гимцэн байж магадгүй гэж сэрэмжлүүлбэ. Фалма за яах вэ? Эмийн дэлгүүр анхны амьтан үйлчлүүлэгч яагаад болохгүй гэж хэлнэ. Фалма нохойг үзэн тусгай тос найруулж эхэллээ. Ноёны нохой гинэт толгоогоо эргүүлэн инээдтэйгээр гөлрөв. Шарлот ноёны нохойч гэсэн таны тусламжийг үнэлж байна гэж бас инээвэ. Та нохойг ойлгодог. Та нохойны бурхан юм шүү дээ гэж дотроо Шарлот бодно. Соломон орж ирээд Фалма та нохой зөрүүлсэн юм найруулсан гэж юу? Энэ үнэхээр шинэлэг юм а. Та шидтэнгээс илүү юм а гэж гайхширч хэлв. Фалма шинжлэх ухааны хүч бүх амьтдыг хэрэгтэй гэж хариулдаг. Элизабет хатан хаан дуугарч Фалма таны амжилт үнэхээр гайхамшигтай байна. Гэхдээ ордонд өөр нэг асуудал гарлаа гэж хэлв. Ордны шин сорилтуудыг даван туулж явахдаа нэгэн хачирхалтай асуудалтай нүүр тулна. Элизабет хатан хаан гинэт өвдөж ордны бүх эмч нар сандралдан эхэлдэг. Фалма самаа хатан хаанд өвдөж байгаа таны тусламж хэрэгтэй гэж шуудхан хэлдэг. Фалма би шууд туслах болно. Шинжлэх ухааны хүчийг ашиглацгаая гэж хашгирна. Фалма хатан хааны өвчнийг судалж шинжилгээ хийж эхэлдэг. Соломон та үнэхээр гайхамшигтай юм найруулж чадна гэж бодож байгаагүй юу гэж асуухад Фалма энэ бол шид биш энэ бол мэдлэг юм гэж хариулдаг. Хатан хаан сайжирна. Фалмагийн эмийг уусны дараа хатан хаан хурдан сайжиж эхэлдэг. Элизабет Фалма чи үнэхээр гайхамшигтай.
та бол үнэхээр бурхан юм байна гэж инээмсэглэн хэлдэг. Фалмаг шинжлэх ухааны хүчээр ордонд эм зүүн шинэ үеийг авч ирдэг. Бөгөөд Фалмасаны амжилтанд үргэлж Элеонора баярлсаар магтсаар байдаг лээ. Хүчир битүүлэг өвчин гарч ирэв. Чарльз Солер Фалмасаа энэ өвчин ямар нэгэн шидэнд дийлдэхгүй юм гэж санаа зовно хэлээ. Фалма за шинжлэх ухаан маань үүнийг шийднэ гэж итгэлтэйгээр хэллээ. Фалма өвчнийг судлах шинэ эм найруулахын тулд лабораторийг бүрэн ашиглаж эхэлдэг. Соломон таны хийж буй зүйл үнэхээр гайхамшигтай юм. Бид таныг улам их хүндэлж байна гэж хэлдэг. Фалма шинжлэх ухааны хүчээр ордныг байтугай дэлхийг өөрчилсөөр байдаг. Элизабет хатан Фалмаг шинэ даалгавар өгнө. Фалма ордны шинэ халдварт өвчнийг эмчлэх ёстой. Хурдан ажиллаарай гэж хэлдэг. Фалма за би шууд хийж эхэлье гэж хэл. Фалма болон Чарльз шинжлэх ухааны аргаар өвчнийг судалж эхэлдэг бөгөөд Салма та үнэхээр гайхамшигтай эмч юмаа гэж магтав. Фалма шинэ өвчнийг амжилттай амжилт бүх оншийг нь олчихно. Тэгээд ордны хүмүүс тусламж үзүүлж эхэлдэг. Элена Фалмаас таны шинжлэх ухаан дэлхийг дахин аварсаар байна гэсээр байтал манай аним дуусна. Ер нь бол шинжлэх ухаан гэдэг зүйл ямар гайхалтай бэ гэдгийг та нар угаасаа л надаар хэлэхгүй мэдж байгаа бол бидээ. Тэгэхээр parallel world premise-ийг үүсгэх зүгээр л ийм зүүч хичээл биш бас хөгжилтэй би нийтдээ хэсгүүдээ цаанаал нэг сонирхолтой соёлын зөрчилдөөнтэй хошин шогийн уур амьсгалтай гэж ойлгож болно. Танд ийм төрлийн анимуудыг би цаашаа ярьсаар байх бол та нар хуруугаа гоцоолгоо subscribe-аараа намайг дэмжээрэй. Тэгээд би та бүхэндээ гоё зүйлс ярьж өгсөөр байх болно.